Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Манай Syndicat Talk нэвтрүүлгийн манай ээлжийн дугаар IC Tower-аас өнөөдөр та бүхэнд хүрж байна. Тэгээ өнөөдөр би нэгэн эрхэм хүнийг зочнороо урьсан байна. Энэ бол рэпер Big G буюу Мөнх Эрдэнэ ирсэн байна. За урьдлаа хүлээж авч хүрэлцээрсэн танд баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа танд. За хоёлаа одоо ярих юм зөндөө байгаа. Тэгээд шууд асуулт руугаа оръё. Оршил болохгүйгээр. За тэгээд. За эхний юм асуулт болохоор би нэг ярьцлага бэлдээд таны өмнө бас хэвлэгсэн ярьцлагуудын шүүрдээс уншаа сууж хахад хип хоп бол одоо үннийг илэрхийлэх урлагаа тий эрхчлөө гэж хэлсэн байсан. Тэгээ би танаас эхний асуулт нь тэр илэрхийлэх гээд байгаа үнэн чин хаалтан дотор шүү. Монголд байна уу? Ааха. Тэгээ жоохон philosophical question байж бодгоо гэхдээ. Шууд амар хүнд их хэлсэн тий. Бага штт. Байна штт. Би штт. Миний эргэн тойрон найз нөхөд миний итгэдэг хүмүүс байна штт. Миний итгэлийг алдаагүй үлдсэн тэр хүмүүс штт. Үнэн байна штт. Бага. Тэгвэл тэр үннийг яг үнэнгээр нь илэрхийлж чадж байгаа, илэрхийлэх зоригтой байгаа тэрийг ажил хөдөлмөр, үйл хөдлөмөр, урлагаараа ингээд дамжуулан явж байгаа тэр за ялангуяа би залуус гэж тодтогмоор байна л да. Залуусын тэр оролцоо хэр хангалттай байна гэж бодож байна. Олонх нь байж чадж байна манай нийгмийн. Одоо тийм залуучууд уу? За яг олонх нь байж чадж байгаа хэсэгтэр би бас жоохон эргэлзэж байна. Тий. Гэхдээ ер нь бол бас хангалттай хэмжээнд байгаа гэж би итгэж найддаг. Одоо ингэ юу гэдэг бид нар одоо юм чадaltaй чадвартай энэ хүмүүс маань хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ энэ хүмүүсээ одоо би тэгж боддог хөөх зүгээр даруухан чимээгүй нэг олон хил ам татлаад байдгүй сошиал мошилтыг оролцоод байдгүй уртгаа хийгээл ингэ явж идэг зөндөө хүмүүс байдаг гэж боддог хөөх. Бид нар харин өөрсдөө зүгээр ингээд нөгөө хил амтай те нөгөө талаа хитрхи дөвил гэж хараад байна уу бас. Өөрсдөө бид нар чинь бас сошиалын нэг хэсэг шүү дээ, тэ. Тэн дээр ингэ хитрхи дөвил гэж тэр хүмүүсийг хараад байна уу гэж бас боддtiin. Тэгээд би бас Монголын залуучууд бас гоё болж байгаа, өшөө сайхан болж байгаа, мундаг болж байгаа гэдэг тэр итгэл найдвараа тавьсан байгаа шүү дээ. Тий. Итгэдэг шүү дээ, тийм. Тийм мундаг залуучууд мэдээж зөндөө байгаа. Та сая бас дурдлаа. Ихэнх нь яг өмнөх ажиллаа чанартай хийгээл чимээгүй даруухан ингээм амьдарч идэг гээд тэгсэн мөртлөө нөгөө талдаа одоо юу гэдэг сонгуульд оролцохоос ахуулаад одоо сайн дурын ажил хийх ч гэдэг юм уу нийгмийн оролцоо талаасаа би зүгээр хувийн өнцөг шүү. Арай жоон сул идэг юм болов гэж бодоод идэх байхгүй. Тэгээд тэнгуут чинь нөгөө хүмүүс чинь сэхэтнүүд бол угаасаа бэртгч ингээл янз бүрээр хэлдэг те. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэ? Одоо ингээ нийгэмдэр болж очиж зөндөл юм байгаа те болж бүтэхгүй байгаа ч юм зөндөө байгаа. Тэгэхээр энэ зөрүү байгаасаа зөрүү байна гэж хэллээ шүү дээ. Тэр зөрүү багасгахын тулд ялангуяа энэ залуучууд одоо үндсэн ажлаа хийхээсээ гадна нийгэмдээ хэр оролцоотой байгаасаа гэж та үздэг бай. Тодорхой хэмжээнд мэдээж хэрэг оролцоотой байх хэрэгтэй л дээ. Гэтэ нийгмийн оролцоо гэдгийг бас ямар талаас нь яаж хийх вэ? Хэлбэр агуулга авсан шүү дээ. Тэр бас аягүй чухал. Зорилго юм чухал те. Зам нь бас чухал. Ер нь бол тэгээ бас юу гэдэг ч юм те. Нэгдүгээр би одоо сэхэтэн ч юм уу энэ ч анги давхраг нэг ярьдгүй л дээ би бас. Ер нь бол бүгдээр ялгаа байхгүй хүн гэдэг талаас нь л ерөнхийдөө харуул зүгээр юм болов уу гэж боддог шүү дээ тий. Тэгэхээр таны наад юм дээр чинь би бас нөгөө арай өөр байр суурь ярина. Хүний эрх гэдэг байр суурь ярина тий. Тэр хүмүүс нийгмийн юмд оролцсон уу байна уу? Тэр хүмүүсийн эрх. Оролцохгүй байх нь эрх, оролцох нь эрх. Оролцож болно. Тэгвэл оролцохгүй байгаа юм чимээгүй л ажил та тий. Оролцохгүй гэж болно. Тэгвэл оролцож байгаа юм чимээгүй л ажил та. Зүгээр бүгдээрээ дуугүй уртгаа хийяа л гэдэг байхгүй санаа. Юун дээр 3 жилийн өмнө байсан баха CNN агентлаг бас таны cover хийсэн байсан тий. Тэгээ би яг уншиж байхад яг ингээд урлагаар дамжуулж үннийг түгээгч тэгээд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чөдөг эрхэмлэгч гэдэг агуулгатай тийм мэдээлэл одоо ч хүртэл CNN-ийн сайтн дээр байна. Тэгээ тэн дээр яг таны хэлсэн үг дээр 3А гэдэг шиг тийм 3 зүйлийг онцолж хэлсэн байлаа. Монголын нийгмийн хамгийн том асуудал гэдэг дээр архитал, ажилтгүйдэл, авилга тий. Тэгээ төрийн хулгай дээр ингээд маш одоо зоригтойгоор олон улсад ингээд шүүмжил хийсэн. За яг энэ эрх чөлөөтэй зоригтой шүүмжиллийг дотооддоо хэлэх уран бүтээлээрээ мэдээж ингэ хийгээд ганцхан бас таны хэлээгүй шүү. Ер нь тэр энэ үг хэлэх эрх үзэл бодлоо илэрхийлэх эрх Монголд хэр нээлттэй байна гэж бодож байна. Одоо өмнөх 5-10 жилээс муужраад байна уу сайжраад байна уу? Тэгээ ингээ анзаараад хахад ингээл муужирж ийн гэж бас их бичиж ийн, сайжирж ийн ч гэж бас хүмүүс ярьж байна. Ингээл хүн болгоны байр суурь янз бүр л ах шүү гэнэ. Тэгээ би бол ямар ч тийм эрх чөлөө байгаа гэдэгт би итгэдэг. Миний итгэл үнэмшил тэрэн дээр байдаг. Манай Монгол орн бол ардчилсан орн. Надад энэ хипхоп битэн дээр өөрийнхөө үгийг хэлэх хэрэгчлээ одоо хүртэл байгаа цаашид ч байна гэдэгт би итгэдэг. Байлгахын төлөө бас тэмцэнэ.
Тийм тэр нь ойлгомжтой. А яг миний одоо юу гэдгийг хийж исэн яг надад тохиолдсон юмнууд дээрх юм бол нэг айхтар нэг тим юм байхгүй. Тий. Нэг амар саад бол байхгүй. Яг ганц нэг улс төрийн дуу ихээр ганц нэг яг утасны дуудлага ирдгийм яг хав тэгэл одоо төрийн байгууллагаас те залгаал захиалгаар хийсэн үү те. Тэгэхээр тэр нь дээр хамаагүй үстэй те. Уг нь бол хамаагүй л те. Тэгээд яасан ийсэн гэдэг ер нь тийм асуултуудаас асуудаг ер нь бол тий. Үгүй яах вэ те өөрөө хууль зөрчихгүй те өөрөө ингэж байж хахад бол ямар ч зүгээр байхад ирээд ингээд хил ам хаагаад ах юм байхгүй хоо хууль зөрчихгүй л байвал тий. Тэрэнд бол итгэдэг. Одоо хүртэл хуулиа дээддэг тийм улсад бид нар амьдарч байгаа гэж би итгэдэг шүү дээ. Хаанах юм хизээ хэлэний шилдэг татвар төлөгч энэ төр болоод байсан тий. Тийм дээр үү. Дөрвийнхаа одоо нийслэлийнхаа тий. Дээр тий. 2000 баг 10 жил юм. Тийм 9 10 жил юм. Одоо ингээд нөгөө дуу уран бүтээлүүдийг чинь сонсохоор ерөөхдөө хүмүүс ч гэсэн хаяа нэг шүмжилсэн харагдаж байдаг өөрөө ч нэ хараалын өг те хитрхи бас юм ширүүн дөрөөн байна ч гэдэм үү те. Тэгэхээр дуу энэ уран бүтээл төрөх тэр одоо үндэслэл гэх юм уу те. Тэр пашн яг юу байдаг вэ? Яг нийгмийн бохимдлоос болоод илүү их онгоцоо ороод уран бүтээлээ төрөвж гин үү? Эсвэл илүү нийгэм ийм байгааг харж байгаа юм чин илүү эрэг талаас нь нөлөөлөйгээ бас бодлоготойгоор уран бүтээлээ туурилж гин үү. За эсвэл бол яг цэвэр арилж яаны журмаар те. Яг хит болгоод мөнгө олё гэдэг журмаар яаж гин үү. Эннийхээ балансыг яаж ингэж консистент буюу ингээд аюул олон жил ингээд тогтвортой явж штэ нэг өндөө үнэнч. Энэ бас тийм хүн болгонд байдаг чанар биш л те. Ховор байдаг чанар. Тэгэхээр одоо зөвхөн товчлоо асуухад яаж ингэж жаргаж ажиллаа хийгээд байгаа юм бэ? Тэрний нууц нь юу юм бэ? Одоо ялангуяа магадгүй залуучууд бас зөвлөгөө өгвөл те. Тий. Нэгдүгээр дуртай юм хийж байгаа даа. Хоёрдугаарт маш сайн баг хамт олонтой даа. Тий. Одоо өөр зүйлсэдийг санаа зовхгүй өөрийнхөө дуртай ямыг л хийж яхад одоо тий цаг зав маань ингэж зарцуулагдахаар тийм баг хамт олон бүрдсэн учраас бас тийм байгаа. Одоо баг хамт олон ингээд зөвхөн ажлын хувьд шүү дээ. Гэр бүлийн хувьд ч байна тий ингээд бүх юм тогтцсон ойлгомжтой болцсон. Ажлын хувьд ч байна бүх юм ойлгомжтой болцсон. Бизнесийн хувьд ч байна ингээд тэгэхээр тийм энэ бол миний бас одоо юу гэдэг өдийн хугацаанд бас надад ингээд цугларсан манай хамт олонны бас тийм гавья гэж бас бодож байна. Тий. Би чи ганцаараа биш шүү дээ. Яг нүүрэн дээр нь л ингээд яваад байгаа болохоос шүү дээ. Тэгээд ард бол нэг томч биш л дээ. Яг нэг юм яг ингээд үүргээ ойлгоцсон яг нэг хэсэг залуучууд бас хамт ажиллаж идэг. Тий. Урлаг яг Монголд цэвэр бизнес байж чадж гэнэ үү? Өөрөөр хэлбэл та одоо ингээд уран бүтээлээ хийгээд түүгээрээ эхнэр хүүхдээ тижээгээд өөрийнхөө дуртай гутал хувцсыг авч өмсөж чадж гэнэ үү? Эсвэл бол давхар бизнес хийд юм уу те? Орлогын их усүртэй байхаас өөр аргагүй байгаад байна уу? Би яа энийг асууж байгаа сүүлийн үеч одоо сонгуул хөв болж байгаа ч юм уу нөгөө хүмүүс урлагийнханд айгүй их шүмжлэлтэй хандаад байна шүү те. Нэг бодлын магадгүй тэд нэр үзэл бодлоо илэрхийлсэн байж магадгүй. Гэтэ мэдэхгүй тэр нэг копи пейст хийсэн текст яваад байсан шүү дээ. Тэрийг бас юу гэж ойлгох нөгөө хүний эрх гэдэг талаас нь одоо адилхан үзэл бодлоо тий баа бээгүү тий цэг тасалдгүй ямар адилхан үзэл бодолтой хүмүүс вэ тий вау тий уг нь ингээд энэ нийгэм чинь юм амар олон өөр өнгийн хүмүүс ингээд нийлээд сүлэлдээд нэг гоё өнгийг бүтээгээд тэр чинь гоё нийгэм байх хэрэгтэй юм шиг би тэгж ойлгодог байхгүй арталсан нийгмийг а бүгд яг адилхан байдаг нийгэм чи арай өөр нийгэм шүү дээ тий Тэ сөө тэ хаашаа явах гэдэг юм бэ тэ. Тэгээд яг нь одоо юу гэдэг би бол тэгтээ тэрийг бол одоо бас харьцангуй гайгүй болж байгаа болоо гэж боддог шүү дээ. Одоо юу гэдэг олонний танил хүмүүс маань. Гэтэ тийм нуугүй гэдэгс манай олонний танил жоохон уваагүй. Надад бас нэг жоохон сошиал моншил дээр юм. Би одоо ингэж хамаагүй ярьж болж гин үгүй. Зүгээр. Манад бол цензур байхгүй шүү. Тэр мэргээ суглаа муулагаар зарж мараал тийм шүү дээ. Юу дутлаа гэж. Мэдхгүй. Нэг жоохон тэр мэр жоохон онцгүй санагдаг надад бол жоохон. Сошиал нөлөө. Тэгээ яг нь хүн болгоны хувьд л нэг юм ёс суртахууны хим хэмжүүр янз бүр л байгаа шүү дээ, тий. Тэгээд заавал бүгдээрээ бас над шиг байх ч албатай ч шүү дээ гэж боддог л доо яах. Тэр хүмүүсийн бас эрхэн юм да. Нөгөө үндсэн асуулт руу буцаад оръё. Урлаг бизнес мөн үү? Тэгэж миний харуул биш амьдарч чадж гэнэ үү? Миний харуул биш. Зөвхөн Монголыг хэлж гэнэ үү, дэлхийд даяараа хэлж гэнэ үү? Гэхдээ би яг үзэл бодлоо хэлж гэнэ өөрийнхөө үзэл бодлоо тий. Миний харуул биш. Урлаг, бизнес энэ хоёрыг хослуулах хэрэгтэй юм баггүй юу? А жингийн тухай дээр ингээд тэнцэж явах хэрэгтэй. Бизнес тал нь ингээд дарчих юм бол
Нөгөө нэг соён гэрүүлэх тал нь байхгүй байхгүй яг үнэ. Нөгөө нэг хүнд таалагдах гэж дуу хийдэг тал нь ихнэ гэсэн. Олон хүнд сонсвол номер 1 дуу хийх гэж зорж эхэлнэ гэсэн. Тэгэхээр яг л хайрцагт орж эхэлж шүү дээ үнэ. Би ингээд олон хүн сонсдог дуу юм байна. Олон хүмүүс юу сонсож байна? Нараас хараа навчраас цэцгээ бороо шороо сонсож шүү дээ. Тэгвэл энийг хийх юм байна гэдэг. Чи тэгээ яг энэ вакуумд орохгүйгээр энийг мэдрээд өөрийгөө яаж ингэж балансалж чадж гин. Ер нь чадаад явж гин гэж бодож гин үү? Эсвэл бас хаяа нэг вакуумд очих гээд байна уу? Мэдхгүй тэгэл өөрийгөө бол би чадж байгаа л гэж бодсон шүү дээ. Ер нь бол чадж байгаа гэдэгт итгэж үнэмшиж тэрэндээ л үнэнч байж явна шүү дээ. Тэгээд тийм ч учраас энд ингэ сууж байгаа болов гэж бодож шүү дээ. Тийм чадж байгаа бах уу? Би буруу дулаагүй бол таны үндсэн мөрөгчлсөн сэтгүүлч тийм ээ. Тэгээд бас 7-8 кино хийгээ амжицсан. Тэгээд продюсер эдэр хийцэн. Тэгээд сүүлийн кино тий. Тэгээд тэр бол дийлийнх нь баг бүгдээр арилжааны хэлбэрийн кино байсан тий. Бас хамгийн өндөр үзэлттэй юу нэг нийгмийн нэг шуурж исэн сэдв мэдээ ингээд ашиглаа хийцэн. Тэгээд тэнчэнээс хэр кайф аваа. Одоо тэнчээ чи ингээд жоохон коммершил буюу мөнгөний ажлууд явагдаж штэ тий. Тэгээ ер нь дараагийн кино хийх төлөвлөгөө байна уу? Ер нь кино урлагтай холбогдоод ингээд бас тогоонд нь чанагсны хувьд авах юм нь юу байна, хаях юм нь юу байсан бол. Нөгөө талаас нөгөө хипхоп гэдэг шиг кино ч бас маш том одоо нийгэм нөлөөлөх нөлөө шүү дээ, тий. Тий шүү дээ. Одоо ер нь одоо юу гэдэг киноч тэр телевизч тэр тий бүр дуу хөгжим бүх юм чинь одоо энэ хүнд нөлөөлөх. Одоо медиа шүү дээ. Медиа ч одоо зэвсэг шүү дээ ер нь нөгөө талаас. Тэгээд энэ зэвсгийг бас манайхаа аягүй сайн гаргууд ашиглаж байна. Аягүй сайн гаргууд ашиглуулчих байна бас тэгээд. За тэр талаараа хөөж асуулчаад өөрөөсөн шүү дээ, тий. Тэгээ нэг киноны хувьд гэх юм бол тийм кинонуудад оролцоод явсан кино уран бүтээлчдэр кино хийдэг хүмүүсээр бол би амар бахархт юм уу? Амар хэцүү ажиллах байхгүй. Амар хэцүү ажил. Өөрөө кинонд оролцоод ингэ явж байхад өөрөө би одоо ахиж кинонд оролцохгүй гэж шантарч исэн тохиолдол ч байгаа. 1-2 удаагийн. Айгүй хэцүү ажил. Тэгээ ард нь гарахаар амар гоё кайфтай ажил. Ер нь айгүй тийм гоё ажил. Кино хийдэг хүмүүс гоё жаргаж ажилдаг. Тэгээ нөгөө талаасаа бас жаргаж ажилласаа гэж боддгийн. Тэрний хуваар би одоо ахиж кинонд одоо яг энэ удаа бол яг жинкнээсээ одоо ахиж кинонд бол ер нь оролцохгүй байхаа гэдэг шийтдсэн байгаа. Ягаад гэвэл кино салбарын одоо Монголд байгаа кино салбарын ашиг орлогын энэ асуудал айгүй тийм шудраг биш. Хуваарлалт нь айгүй шок санагддаг шүү дээ. Хуваарлалт нь шок байна гэдэг шиг. Тэгэхээр нөө бизнесийн ерхий зарчим нь биш байгаа учраас тэрнээс нь болж одоо болио гэж байгаа юм тий. Гэхдээ яах вэ тэгэл нэг тийм эрхчлөөгүй байгаа байхгүй. Тэгэл ингээд одоо ингээд шууд ярьж байгаа шиг ингээд ярьчих хэрнээ хамт ажилтдаг хүмүүс чинь чамаас болоод биднийг ингээд дараа нь ингэчих штэ чи чимээгүй бай гэдэг ингээд тэгээд ингээд ээж болдгоо тэгээд тэнд ингэж тийчилж тарчилж ийсээс зүгээр өөрийнхөө те өөрийнхөө юм дээр өөрийнхөө байр суурин дээр очиод тэгээд сайхан чарлаа сууж исэн дээр баг гэж бодлоо. Одоо яг энэ уран бүтээл тал дээр дахиад одоо дараагийн таны нэг 10-аас 20 жилийн карьерийг асууя гэх юм бол яг урлагтаа үнч явахаар байна уу? Дахиж сурахаар байна уу? Эсвэл нэг хувийнхаа бизнесийг улам томруулахаар байна уу? Одоо энэ хувийн бизнес хийдгүү л одоо нууц биш бол хийш дээ. Тэгээ хувийн бизнес хийхгүй бол тэгээд ер нь дан дуугаар бол худлаа. Хэцүү шүү дээ. Гэхдээ одоо би дуу хөгжим маань хувийн бизнес хийж байгаа стил лизэнтэй шүү дээ. Тэгээд яг л адилхан л байгаа шүү дээ. Тэгээд тэрийхээрээ тэгээд үзчихэл байна. Тийм. Энэ далайд чинь сэлэхгүй бол амьд гарахгүй шүү дээ. Угаас сэлхийн тулд тэгээд янз бүрээр л үзчих шүү дээ. Юун дээр ирэх жилүүдийн төлөвлөгөө юу байна? Карьер гэх юм бол карьер талаас. Одоо энэ жил 9 дахь цомгоо гаргах гэж байна. Карьерийн 9 дахь цомог үнэн гэдэг нэртэй цомог. Би тэгвэл мэдсэн юм шиг яг миний асуулт тэгж асуусан. Хоёулаа л өстой юу ч яриаггүй шүү дээ өмнө те. Анх удаа ингэ таньдаараа уулзчээ. Тэгээд үнэн гэдэг нэртэй 15 дуунаас бүрдсэн ийм цомог гарч байгаа. Гарах гэж байгаа. Ерөнхийдөө бол тийм микс мастер юм өчигдөр дууссан. Би шалгаж сонсоод тэгээд нэг манай продюсерууд 3 дуун дээр бас нэг засвар хийх хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгээд өнөөдөр орой дээр засвараа хийн. Тэгээд ерөнхийдөө бол ер нь бол нохон дуу ойртцсан гэдэг шиг цомгийн дуу бол ойртцсан байгаа. Тэгээд нэг мэдгүй нэг мэдсэн тэгээд 9 цомог хийсэн байна шүү дээ. Тэгээд энэ жилийн одоо 100-ны сүүлээр өөрийнхөө бие даасан 4 дахь тоглолтоо хийх. Тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа манай баг хамт бол. Наадмын дараа яах нь тий. Тий. Наачаар нэг coincidence гэж нэг англиар хэлдэг тийм санаандгүй тохиолдол гэдэг шиг үнэн гээд би бас өөрөөс ч яг энэ сэдвэр илүү яг энэ нэвтрүүлгийн агуулга ярилцлага маань агуулга бай яа гэж дотроо бодоод төлөвлөөд ингээ асуултад асуугаад байгаа. Тэгээ яг гоё таарлаа.
Тэгээ дахиад асуумаар байна. Цомгоо яагаад үнэн гэж нэрлсэн юм? Энэ цомгийг хийх тэр өсөл тэмүүлэл эсвэл тэр сорилт одоо юу гэдэг тэр юунаас ундарч гарав? Ер нь цомгоороо дамжуулж, уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд ямар мессеж өгөх гээд байгаа юм бэ? Үннийг л өгөндөө. Тий. Тэгээд Үнэн байгаа гэдэг байгаа тий. байгаа шүү дээ. Тий. Үнэн байгаа. Битээ ийм ихтгэл найдвараа битээ алдаараа. Үнэн байгаа шүү. Одоо ингээд бид нар нэг юм амар тийм нэг юм муу тал нь ялцсан, сайн тал нь ялагдцсан юм шиг нэг ийм хөргөжин сэтгүүгээр юм хандмааргүй байна тий. Тий. Үнэн байгаа, шударга ёс байгаа, үнэн байдал байгаа. Тэрэнд итгэж үнэмшиж тий тэрний одоо юу гэдэг тэрэнд одоо хэрвээ итгэж үнэмшиж тэр итгэл үнэмшил нь эвдэрсэн тохиолдолд итгэл үнэмшлийн төлөө тэмцэж ингэж явмаар байгаа байхгүй юу? Уг нь бол. Тэг санагдтiin зүгээр. Тэгээ энийг үргэлжлүүлээ асуухад бас нэг аюу гоё үг гэдэг л дээ. Сошиал дээр таарад одоо хамгийн дуртай гоё үг хэн хэлсэн нэг ухаантай л хүн хэлсэн. Энэ дэлхийн хамгийн тансаг тав тухвал үнэнгээсээ байхаа гэд. Юунаас айж имэхгүй те. Угаас үнэнгээсээ л байж хат ерөөсөө айц байхгүй гэд. Тэгээд бас энэ асуултыг тавих хэрэгтэй ах ингээд үннийг тунхагладаг хүмүүст те та яг өөрөө бас үнэнгээсээ байж чадж байгаа юу? Ажил амьдрал гэр орон те бүх юм дээрээ тэгээд гэхдээ нөгөө талаас би дахиад хувийн өнцгөөс ингээ харахад бас айгүй цөөн биш те цөөн биш айгүй олон их хаашийн цөөн биш одоо миний таньдаг мэддэг ичнээ таньдаг хүмүүс ингээд үнэнгээсээ байж чадахгүй байгаа хоёр нүртэй амьдэрдэг баг зүүж хүмүүстэй харилцдаг ингээл айгүй ядаргаатай байдаг байхгүй юу ерөөхдөө би тэр үед хүмүүст хэлэх үедээ ч хэлдэг. Тэгэхээр яагаад одоо ялангуяа залуучууд яагаад ингээд нэг гоё өөрийнхоороо байж чадахгүй те ингээл нэг баг маг өмсөөл нэг юм тийм этикийн хувьч гэсэн тийм хуурамч дүртэй амьдарч ажилдаг болчихоо гэдэг дээр би харамсаад бас тэрний асуултыг хариултыг бас энэ тэндээс хайх гал хичээл явдаг л да. Та энийг яг юу гэж боддог вэ? Мэдээж нөгөө талдаа сайн сайхан хүмүүс байгаа. Гэхдээ олонх нь болж чадахгүй нь харамсалтай байгаа байхгүй юу? Би бас наадах чиг тань шиг бас бодож үзчихсэн л юм байна. Хүмүүс яагаад юу юм олон нүртэй байд юм бэ ингээ бодож ирсэн л юм байна. Тэгээ тэр талаараа бас 77 нүур гэдэг дуу бас саяхан одоо клипийг хийж гаргасан байгаа. Шинэ цомогт маань орсон доо. Тий. Ер нь бол 2-оос олон 77 нүур байгаа шүү дээ. Тэр чинь цөөн байгаа байхгүй. Тий. Тэгээд энийг бол гэхдээ би одоо нэг ийм болцсон гэж бол бодохгүй байгаа шүү дээ. Энд бол энэ угаасаа хүмүүний мөн чанар нь угаасаа ийм байд юм шүү. Зарим хүмүүсийнх нь. Одоо яг ийм болцсон биш урд нь ч гэсэн ийм хүмүүс зөндөө л байсан л. Магадгүй сошиалын нөлөөгөөр улам ил гараад. Улам ил гараад тий. Сошиалын нөлөөгөөр. Сошиалын нөлөө бол амар байгаа шүү дээ. Та тэр одоо сошиалын одоо хүрээний бузрыг ухал дуусахгүй гэдэг шиг сошиалын бузрыг ухал дуусахгүй шүү дээ тий. Тэгээд үндсэн асуулт бол юу вэ? Одоо бүр сошиал руугаа төөрөө. Үндсэн асуулт нь тийм нэг яагаад энэ залуус маань өөрийнхоороо байж чадахгүй хүсэлгүй байгаад байна уу? Эсвэл би асуултаа дахиад тодтогч. Хүсэлгүй байгаад байна уу жинкнээсээ те? Эсвэл хүсэлтэй байгаад өөрөөрөө байх тэр эрх чөлөө нь хязгаарлагдаад хин нэгний чинээс зүгээр агараа те? Зүгээр энэгээр байгаараа гэдэг нэг тийм айцтай ч юм уу эрх чөлөө нь хязгаарлагдсан байна уу? Би тэгж бодож байгаа. Эрх чөлөө нь хязгаарлагдвал байдаг хүмүүс бол эрх чөлөө нь хязгаарлагдвал байх тэр байдал руугаа өөрөө өөрсдийгөө оруулах гэж би боддог байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө юу гэдэг эрх чөлөөтэй ийм байх нь те ийм юмнаас ийм хамааралгүй байх нь илүү сайхан одоо таны хэлдэгтэй үннээрээ байх нь ертөнцийн тав дахь гэдэг нэг мэрэгэн хэлсэн байна чинь. Энийг илүү сайн сурталчилж өгөх ёстой юм болов хүмүүст тий. Одоо зарим хүмүүс бол одоо юу гэдэг ингээ худлаа яриад олон нүур гаргаад за бөхс долоогоод гэдэг нь штэ явах нь зөв гэд ботцсон хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Тий. Тэгэхээр тэр зөв гэж бодлоо зөв гэсэн бодлоо бас бусдад ингээ түгээдэг байгаа байхгүй. Ингэж л амьдрын штэ энэ нийгэм чинь ингээ. Өөр яах юм бэ гэж. Тэг өөр яах юм бэ ингээд. Тэнгүүд нөгөөдөл нь нэрэл тийм дээ гэж боддог ч юм уу тий. Уг нь бол үгүй штэ тий. Наадах чи илэрхийлсэн амар айхтар үг гэж бас хэний хичээлээ хэлсэн. Торн төрж өссөн шуу тэнгэр чөлөө тэрнээс шуудыг хараад тэнэг гэж боддог гээд. Амар үг наацсан. Амар үг байд. Яг саяны жишээ чи аахгүй. Анхнаасаа л торн төрөө өссөн. Тэгээд бусдын эрх чөлөөтэй байх нь тэдний хувьд ингээд тэнэглэл буюу одоо байж боломгүй зүйл гэж боддог гэдэг шиг. Амар үг. Юун дээр за та энэ асуудлыг мэдж байгаа юм чи уран бүтээлээрээ дамжуулаад өөрийнхөө чадах чинээгээр яг энэ мэдхгүй байгаа хүмүүсийг ядаж мэдрүүлэхийн төлөө те ухааруулахын төлөө чанга хатуу үгээр те ширүүн дөрөө үгээр шуу шулуух маягаар ингээд уран бүтээлээр дамжуулаад хүргэж байгаа баах. Тэгээ одоо хэдэн оноос хойш уран бүтээл хийж байгаа лээ? 20 жил болж. Яг
Тэг яг бүр ингээд зорио за би энэ замаар явъя гэж шийдсэн 2005 он байсан. Тэгэхээр тэрнээс хойш ингээ өөрийгөө зүгээр үнэлүүл арилжааны утгаар биш шүү те. Нөгөө нэг үндсэн үзэл бодлоо хүмүүс саяны нөгөө нэг хэсгийг жоохон ч их сухараасаа ойлгосоо гэдэг зорилтондоо ойролцоогоор хэдэн хувь хүрчээд байна. Ер нь түрүү хэллээ шүү дээ. Кинонд нэг хоёр кинон дээр ахтай ер нь шамтарсан гэ бойлигээ. Тэр шиг хаяа бас ингээд хүн үннийг нь хүрэх нь одоо миний үүрэг юм уу лайлаа гэж бас бодох байна уу? Шантрах юм. Энэ нөгөө хүнд үннийг хүрэх гэхээсээ илүү энэ хипхоп энэ рэпийг хийх нь миний хувьд кайф бохгүй. Амар гоё байдэн шүү дээ. Энэ рэп хийх, дууны үг бичих, студид бичлэгэнд ороод дуулах, тайзан дээр гараа саагах энэ мэдрэмжүүдийг мэдгүй би энэ мэдрэмжийг хүнд үгээр хэлж чадахгүй байна. Тий, энэ амар гоё байхгүй. Тий. Яаж яваа тэгээд энэ урлагт бүр ингээд ийм амар фэн болоод орчов. Анх ч ингээд шал өөр мэрэгчлээ хийсэн байлээ шүү дээ, тий. Үгүй ээ, хүүхэд багасаа л хөгжим сонсдог. Хүүхэд багасаа л дуу хөгжим хийдэг. Бүр тэгээ 98 99 оноос дуу хөгжим хийдэг байсан шүү дээ. Тэр сүйст ороогүй. Хүмүүс сонсдог аа? Сүйст яа. Сэтгүүлч мэрэгжил манай өвөө ихгүй, өвөөгийн мэрэгжил ихгүй. Манай өвөө буурал Монцамагийн антахгүй л байх хэвээр тухай үеийнх. Буурал шагдар, цэрэн давгийн шагдар гэдэг. Одоо Луу алтан товч штэ. Луу алтан товчийг редакторлсан. Шалуу хүн маавглыг орчуулж редакторлж ийсэн. А зөндөө олон бич тойрвж ийсэн одоо мундаг бүтээлүүд мэд тийм мундаг хүн байсан. Тэгээ би хүүхэд байхасаа л би өөшгөө хүн болохыг боддог гэсэн юм. Өвөө намайг жоохон байхад би нөгөө 4 настайд уншаа сурцсан байхгүй юу? Тэгсэн ээж намайг өвөө дээр авчиад энэ ингээд өөрөө биеэд байгаа уншаа сурчлаа жоохон юм байх шиг байна. Тэгэд өвөө надад ингэдэг үсэн. Нөгөө шидэд хүүрийн үлгэр гэдэг чинь тэрийг уншуулад тэгээд дараа нь утгыг яриулдаг байсан байхгүй. Тэгэхдээ утгыг яриулахдаа ийм юм болсон чи ингээд тэгсэн чи тэргээ олдуулаад тэд нар явсан гэж яриулахгүйгээр зүгээр эндээс чи юу ойлгов гэдгийг яриулдаг байсан манай хөө. Тэр наа чи яг л баруунд магистрийн төвшөнд хичээл заадаг л харах шүү дээ. Тэр чи 4 настай хөгт шүү дээ. Тэгээд хамгийн гол нь юу байсан бэ гэхээр тухайн үед социализм үед шүү дээ. Тэр чинь нөгөө улаан ус гэдэг ундаа. Тий. Би ингээд юмаа ингээд уншсан юмаа гоё хамгаалж ярьж чадах юм бол өө намайг улаасаар шагнадаг байсан баг. Тэгээд би хүүхд тахасаа л ер нь тэгэл өвөөшгээ хүн болно сэтгүүлч мэрэгчлээ болно гэж ер нь боддог байсан. Тэгэл 2 дугаар ангиасаа шүлэг өвөөгөө дөрөөж шүлэг бичиж оролддог байсан. Тэгэл яг тэр мөрөөдөл зорилгоо биелүүлж л сэтгүүлч мэрэгжлийг сонгож радио телевизийн дэд сургуульд орсон маань миний сойс дорогон шалтгаан юм болов. Сойс сэтгүүлч яг байгаагүй баха. Тэр сэтгүүлчээр ажиллах боломж гарсан. Би өөрийгөө одоо энийг одоо биш амар олон нэвтрүүлгээр ярьсан. Одоо ял чи одоо хүртэл би өөрийгөө сэтгүүлчээр ажиллаж байгаа гэж боддог. Тэ одоо та надаас ярилцлагыг ингээд буулгаж штэ. Би бол тэргийг химнэл дээр буулгаж байгаа. Бит оруулаад ингээд химнэл дээр нэг толгой сүүлийн холбоод наа чи бас гоё байна. Өнцөг байна. За түрүү хоёлаа нөгөө сошиалын талаар хальт дуртаад өнгөрлөө. Энийг бас үргэлжлүүлж ярих хэрэгтэй гэж бодож байна. Хуучин одоо нийгэмд юу гэдгийг одоо хоёлаа бас нэг жоохны үеийнхаа социализмын үеийг ярьлаа. Тэгэхэд бол ялангуяа хэвлэл мэдээлэл гэдэг бол нэг цэгээс олон цэг рүү тий эргэх урсгал байхгүй ийм л бүтц байлаа шүү дээ тий. Ганц телевиз, ганц сонин, намын үнэн гэдэг ганцхан сонинтой. Одоо бол нэг цэгээс минийхаар бол цөөн цэг рүү, цөөн цэгээс олон цэг рүү ингээ мэдээлэл төгдөг болцсон. Дээрэс нь эргэх холбоотой тий. Коммент, момент юм уу гэдэг. Тэнгүү тэр цөөн цэгүүд айгу чухал цэгнүүд болчиход байгаа. Өөрөөр хэлбэл одооны бидний хэлдэг нэг инфлюенсерүүд, олонний танил хүмүүс, тэд нар чинь нийгмийн янз бүрийн нөгөө өөр гэсэн өнгөнүүд, тэрүүний чиний хэлдгээр өөр өнгөнүүд, өөрсдөө хоорондоо зөрчилдөөч өнгөнүүд байгаа. Тэгсэн мэт яг тэдрийг одоо дагдаг, биширдэг, хүндэлдэг те үгийг нь сонсдог ингээд хэдэн мянган одоо юунууд байгаад байдаг. Тэгэхээр энэ нийгмийн бүлгүүд өөр айгу чухал тэр инфлюенсерүүд гэдэг зүйл болчиход байгаа үнэн. Гэхдээ эдгээр хүмүүс маань бас яг нэг хоёлынгийн ярьдаг энэ үндсэн сэдэв буюу одоо нийгэмд үннийг ойлгуулах, хүргэх, дээрэс нь зөв сайхан, сайн сайхан байх тухай талаасаа бас ажиллаж чадахгүй байгаа юм болов уу гэж одоо энэс хойш тэр бөөнл хэрүүл маргаан болоод шүү дээ тий. Тэгэхээр та өөрөө олонний танил хүн, тий инфлюенсер хүн. Тэгэхээр ингээд энэ тал дээр яг таны одоо нэг компани нийгмийн хариуцлага гэдэг шиг хувь хүний нийгмийн хариуцлага энэ тал дээр сошиал дээр ямар байх ёстой гэж боддог вэ? Тэгээд болж бүтэж байгаа жишээг бас хуваалцаач, болж бүтэхгүй байгаа жишээг бас хуваалцаа та
бас хүмүүст бас өөрийнхөө үзэл бодол зөвлөгөө одоо айлдаач гэж байна. Зөвлөгөө айлдаа. Гэхдээ нэг мундаг боловсралтай хүн биш л дээ би чинь. Тэгээд яг зөв нэг жоохон бодлууд байдгийн. Тэгээ энэ тал дээр бас би бас нэг байр суурь ярих болоод байна л да. Бас нэг арай өөр өнцгөөс. Зүгээр. Ямар ард иргэд байна, тим төр байна гэдэг шүү дээ. Тэрэн шиг ямар үзэгчд байна, тийм л инфлюенсерүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тий, харин тий. Тэгэхээр бид нар нэг инфлюенсерүүдэд буруутгаад байх юм бас байхгүй. Бид нар чи харин ч хамгийн мэдрэмжтэй хүмүүс байгаад байна тий. Тэр харин тэр тийм юм дээр нь тоглоод ингэж чадчих шүү дээ. Бас нөгөө талаасаа. Жох муухай юм гэхдээ. Тэгтээ яг. Тэгтээ уг нь тэр хүмүүс энэ байгаа энэ байдлыг ашиглая гэхийн оронд энэ байгаа энэ байдлыг засъя гэдэг бол уг нь ямар гоё вэ? Яг үнэ. Гэтэ тийм хүмүүс байгаа гэж би итгэдэж шүү дээ. Тийм хүмүүс байгаа хаа, өшөө олон болох байгаа. Юун дээр ингээд одоо инфлюенсер хүмүүс ч одоо шүмжлэн ингээд нөгөө paid буюу одоо мөнгөөр ажилдаг гэх те. Энийг яг зарчим талаас нь одоо буруу гэж хэлэхгүй. Энэ угаасаа баруунд одоо 2 3 жилийн өмнө жишээ нь Канийн Арслан наадам дээр очиод авч яхад Америкийн 2 TikTok инфлюенсер 2 охин жохоо охин хурцрээ тайсан дээр нөө туршлага болчихсон байхгүй юу? Нэг пост нь ямар үнэтэй гэж зөв таадаж. Амар уухуу. Зөв та тоо хэл дээ. 8 оронтой байгаа paid post $1 сая. 8 орон. 7 орон байна тийм үү? $1 сая гэж яах. Тэг бид нар бүр орчны бол. Тэнгүүд нөгөө чинь юугаа тайлбарлаад хүмүүс харахад л ганц пост гэж боддог. Захиалга авна, захиалга бүрт сурталчилж байгаа нөгөө бүтээгдэхүүн компанитайгаа үнцэн нэгтэй гэдгээ мэдэрнэ. Нийгмийн хариуцлага нь Америк 2 жохоо охин. Тэгээ цаана айгүй их нөгөө юу зохиол энэ төр бичтэй байна л да. Зураг авахтаа яахын ийх ингээл харахад амархан гэж яддаг үгүй юм үгүй гэж тэгжсэн байхгүй юу. Тэрэн шиг ингээд нэг бодлын арилжааны хэлбэрийг буруутгахгүй. Гэхдээ нөгөө талаас түрүүний хэлдэг нөгөө хүн болгоёг цэг тасалгүй адилхан бодолтой ингээд гинт гарч ирэнгүүтээ тэр нь ингээд үзэл бодлоо илэрхийлж нэрхчлөөгээ яриад штэ. Тэр нэг юм яаж ялгаж мэдээж хүний эрхэлтэй. Угаасаа тэрийг монголчууд бүгдээрээ хараад мэдчихэж штэ. Энэ угаасаа худлаа байна гэдгийг. Одоо энэ арга явахаа болцсон гэдэг нэг ойлгомжтой болчихсон. Жохоо өөр юм бодохгүй бол тий. Тэгээ угаасаа түрүүний юу бол одоо өмнөх сонгуулиараас баг бүгд л хуйлраад одоо ингээл те сонгуул тэрий дэмжээр эний дэмжээр гэж явцгаасан шүү дээ. Тэгээ дараа нь юу боллоо харсан биз дээ бүгдээрээ л ингээд муучлаарай миний буруу гэж аль биесны сошиалууд дээрээ бичээд ингээл ингэсэн бүгдээрээ л харсан шүү дээ. Одоо тэр арганууд явахаа болсон гэдгийг одоо эдгээр мэдж байгаа хөө. Одоо ингээд янз бүрийн хувийн компани, бүтээгдэхүүн брэнд улс төрийн наам улс төрчдөөс ингээд нэлээд өсөлт ирэх үү хамтарч ажиллая ингээд өгөөч тэгээд өгөөч. Тэгээ одоо энэ сонгуул гэсэн чинь нэг жоохон ингээд нас ингээд би чи ингээд те нэг нас жоохон ингэсэн чи энэ сонгуул Монгол гэсэн чи таньж мэддэг найз нөхдүүдээс хүртэл нэр дэвшиж шүү дээ. Тэгээ одоо шударгал хэлж чинь уучлаарай найзуудаа мань чамайг сонгох гэж хэлж чадахгүй шүү. Гой бусдаараа бууцгүй шүү шиг байё. Айгүй олон гомдож байгаа юм да тий. Гүүг манай найз гомдохгүй шүү дээ. Уусаа миний зарчмыг мэддэг тэрийг хүндэлдэг учраас надтай найзалж байгаа шүү. Бид найзуудаагаа мэднэ. Хүндэлдэг зарчимтай нэг давах шугам давахгүй шугам гэж бас байна шүү дээ тийм ээ. Тэр утгаараа энэ улс төрийн ямар нэгэн компанид ерөөсөө оролцож байгаа гэж. Ер нь бол улс төрийн одоо юу гэдэг хүний тарих толгойд нөлөөлнө гэдэг чинь бас тийм ч бас нэг тийм амар бөгөөд сайхан ажил нөгөө талаас ард нөгөө нэг үр гэж байгаа шүү дээ. Үр дүн үр карма. Тий үлийн үр тэр талдаа ч гэсэн бас нэг тийм сайхан юм биш юм болов уу гэж боддоо шүү дээ. Ерөнхийдөө хүний үгээр хүний толгойг угаахаас илүү зүгээр өөрийнхөө үг үзэл бодлыг л хүмүүс түгээе гэж л хэлдэг. Яг гоо энэ дээр тэнгуут яг зарим нэг нь одоо тэнгуут бид нар ингээд махцуулчих гэсэн тиймэрхүү хүмүүс мэрсэр байдаг. Тэгээ тийм хүмүүст юм ашиглуулчвал тийм юм хийж байгаагийн хэрэг бас байхгүй шүү дээ. Тийм үстэй. Хүний эрх талаас нь дахиад одоо яг хөтэ ингээл нэг бас нэг герман эрдэмтний үг чийлүү нэг үг яваад ирсэн юм аа. Нөгөө багш эмч сэхэтнүүд нь эх орноо орхин одохын цагт одоо урлагийнхан спортынхан одоо төрийн эрх мэдлийг авч нөгөө улс үндэстэн одоо сүрх юм руу ордог гэд. За яг хөө тэр өнцгөр ингээ ойлгоо. Нөгөө талдаа дахиад хүний эрх гэдэг утгаар нь хариул дуучин вэ нөө бүхэн вэ нөө тэ үнэхээр улс төрийг хүсээл хийж чадна гэж бодоол тэ өсөл бодлоо илэрхийлээ өрсөлдөж байгаа бол тэр бол байх ёстой зүйл гэж бодож байгаа тий. А гэхдээ тий ямар амар өөртөө итгэлтэй тий. Харин тий. Гэхдээ амьдрыг ямар аа. Айгүй олон хүмүүс ингээ гарч ирээд өсөл илэрхийлээд байна. Нууцгүй хэлэхэд надад бас ерөнхийдөө ер нь бол тий чи одоо улс төрд орох цаг нь болсон гэж
энэ том дээд албан тушаалаас хэлж исэн хүн байгаа надад. Тий. Ороод ирээчээ гэх тий. Тэгээ надад бол тэр зүгээр за муухагаар хэлэхэд те одоо тэр хүнээс үзэл багтаа sorry. Муухагаар хэлэхэд миний сугныг суулгаач гэж сонсогдсон ш надад тий. Тэгээд би нэг юм дээр гайхдаг байхгүй. Спорт, урлаг, за өөр ямар салбар байдیں۔ Те эдийн засаг бүхэл төрлийн салбар байгаа шүү дээ. Энэ салбараар ингээд явж энэ салбараар явсан карьерийн хамгийн өндөр дээд оргил нь юу юм? Улсын хурлын гишүүн. Яагаад тийшээ ингээд бүгдээрээ ингээд яриад байна? Юу вэ энэ? Салин баг л юм л шүү дээ. Тэрийг бол ерөөс ойлгохгүй байна. Ойлгодгүй. Тэгэд ямар амар өөрсдөө голдгүй юм бэ гэж боддог юм бэ ёо тий. Бүр хамгийн гайхдаг нь сонгоод гаргацдаг нь бүр гайхдаг шүү дээ. Тий. Одоо тэгэл бид нар чинь за яг улс төрчих гэдэг юм байли. Зүгээр за саяныхаа одоо тэгэл бид нар чинь тэгэл одоо юу болсон харж байгаа шүү дээ. Одоо томсгосон тойрог яахыг ингээд одоо энэ сонгуулийн үр дүн юу болох нь барыг тодорхой зурцсан шүү дээ. Тэгээд бид нар харсаар гол зурулсан шүү дээ. Барыг дэмжээ зурулсан шүү дээ. Мэдхгүй дээ. Би яг энэ салбараар бас нэг тийм амар тийм мэрэгсэн хүн биш болохоор бас нэг тийм олон л юм яриа яах вэ. Гэхдээ ерөнхийдөө бас нөгөө мэддэг хүмүүс бас хилдэггүй өрнөө мэддэг хүмүүс бас зөндөө байгаа л баг. Тий. Тэр нь ер нь хамгийн хорон үйлдэл юм биш үү? Үгүй. Тэгж бодохгүй. Дараагийн би бас нэг чухал асуулт бас миний дуртай асуултын нэг бол сайн дурын ажлын тухай. Төрийн бус байгууллага, иргэний нийгэм, сайн дурын ажил. Мэдээ үзэж байхад ковидын үеэр та өрхийнхөө имлэг дээр аль нэг дүүрийн өрхийн имлэг дээр нөгөө дуудлагын төвд нь ингээд сайн дураараа ажиллаад бас ингээд айгүй их юм ойлголоо, эмчнэрээ хүндлэе уцаар ярьж байгаа хүмүүстэй амар харилцааны тоглолттой байд юм байна ингээд мэдээ энэ төр гарцсан байсан л та. Ягаад тэр сайн дурын ажлыг хийх болсон юм? Одоо ингээд хальт буруу ойлгохоор хүмүүс ахын бол хутлаа попрод энэ гар өвчин зовлон ковид альмдуулж гэж бодож байгаа хүмүүс байгаа ах а жинкнээсээ таны яг тэр пашн сайн дураараа ажиллах тэрний юу байсан бол ер нь одоо энэ урлаг уран бүтээл хийж байгаа ажлаараа дамжуулаад би бас хальт мэдээ харахад ингээд баггаас хүүхдүүдийн төлөө зориулж ингээ юм цагаа зарцуулдаг, мөнгөө зарцуулдаг, хөрөнгө оруулалт хийдэг хүн байлээ л дээ. Гэхдээ нөгөө тал дээр манай нийгэмдэр контраст байдаг л да. Төрийн бус байгууллагууд дийлэнх нь нэг өгүүлэхэд нэр хүнд муутай үнэн чадахгүй ийм урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэхгүй богино хугацааны төсөл дээр эргэлтчихдэг. Дээрээс нь өөр зүйлтэй холих гээд байдаг урлаг уран сайхан юутай улс төртөө. Тэгээд тэр утгаараа хамгийн том асуудал нь юу вэ гэхээр нэг маргаан гардаг нь ер нь энэ хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролын чанарын сайж угаас л төрийн хийх ёстой үүрэг шүү дээ. Чи татвараа төлж байгаа улс төрчид татварын мөнгөний зүйлс асуул тэрийг хийх, төрийн хийх, улсын хийх ажлыг өмнөөс нь хийгээд орсноч бүр буруу жишг одоо тогтох гээд байна бүр ганцхлан дээр бас нэлээд том контрастууд гардаг л да. Тэгэхээр ер нь сайн дурын ажил, иргэний нийгмийн ажил дээр залуучуудын оролцоо ямар байх хэвээр та өөрөө яагаад энэ тодорхой хэмжээнд оролцоо яваад идэв? Гэхдээ тэгэл манай эхнэр судалгааны байгууллагад ажилладаг. Тэгээд эхнэрээсээ би тийм мэдээлэл сонссон. Ковид яг хүнд хэцүү үеэр өдөрт чинь юу лээ бараг 7-8 сар мянга гарч илүү та тийм айгүй хэцүү үеэр өрхийн имлэгүүдийн ачаал айгүй их байна. Ер нь тийм ажиллах хүчний дутагдалд орж ийн гэдгийг сонсоод тэгээд ерөнхийдөө сайн дураар ажиллахыг шийдсэн л дээ. Тэгээд шийдсэн, ажилласан тэгээд би нэг ганц 2 пост оруулсан. Ингээд ингэж ажиллаж байна, эмчнэрийгээ ингэж хүндэлж ингэж харьцаарай гэд. Тэгэхээс өөр аргагүй байсан юм а. Тэр нөхцлүүд амар байсан шүү дээ гэж. Өрхийн имлэг дээр яваад бүү ингээл харцалцаал ингээл. Тэгээ нөгөө эмчнэр чинь өөрхөн ирвэхэрээ ингээл туслах гал ингээл бүх юмаа ингээл хичээгээл байгаа байхгүй ингээл амжихгүй хүртэлцэхгүй Тэрэн дунд чинь тэгэл орж ирээл шууд пистан ахуу гарan дуудаал оо моо гэл ингээл муухай харьцаал тийм бүтүүлэг хүмүүс амар их байгаа байхгүй. Тэгээд бас нөгөө талаас энд ингээ ажиллаж байгаа амар цалин багтаа хүмүүс шүү дээ. Тэгээ бүр энэ хүмүүсийг бас нэг жоохон хүндэлж хайрлж харьцаа чи энэ хүмүүс ч бас уг нь бас зүтгэж шүү дээ гэдгийг урайлмаар санагдаад ерөнхийдөө тиймэрхүү постуудаар орсон. Нөгөө талаас бас тэнд ажиллах хүч айгүй дутуу шүү дээ. Тэгэхээр залуучуудыг бас ингээ хараад өнөөрөө ингээд өрхийн имлэг дээр очиж ингэж ажиллаж бас ажиллах хүчний нэмэр болох юмсан гэж бодол төрөх болов гэж бодсон доо тиймэрхүү постуудыг оруулсан. Ер нь бол тухайн үеийн нөхцөлөд бол айгүй хүнд байсан шүү дээ. Тэгэл би ч одоо нэг утасны дуудлаган дээр сууж байсан. Би ягаад нөө ажилласан бэ гэхээр нөгөө
Өөрөө би ковид тусаад идэгцэн байхгүй юу? Ковид тусаад идэгцэн учраас одоо ахиж ковид тусахгүй гэдэг үгслээ бас тэгж ажилласан. Тэгээд шууд хувийнхаа машиныг бариад дуудлаганд явж магаал те хүүхдүүд аваад имлэг эднэр түргэж өгөөл ингээл явж ирсэн. Тэгэл орой гэртээ ярихдаа манай ихнэр хүүхдүүд ковид тусаагүй л хамаагүй мариутгал ингээл харж ураал тэгэл ингээл яжсэн. Тэгээд яг уу иймэрхүү оролцооны ажлыг яг ер нь бол нэг тийм хүнд харагдах гэж нэг хүнд магтуулах гэж нэг хүнд цаашаагдах гэж хийгээд байгаа ч юм байхгүй л те. Зүгээр яг хүнд хэцүү нөхцөл байдалд нэг салбарынхаа хүмүүст тусалж уул гэж бодсон те. Ер нь нэг эмчнэр багш нараа нэг жоохон хүндлэмээр санагддаг шин. Эмч багш хүмүүсийг л ер нь жоохон хүндлэмээр цалин мөнгөний нэмчмэр Үнцний нөсгөмөр те. тий үнцний нөсгөмөр цалин мөнгөний хэсгэмээр мэдлэг боловсрал энч дэвшлүүлмээр энэ хүмүүсийг айгүй гоё дэмжмээр хүндлэмээр санагддаг. Хэд хоног ажилласан вэ сайн дураа? Би чинь 7 хоногтоо нэг 2 хоног гээд нэг 2 3 7 хоног явсан. Тий яг заваараа бас л гэж ажилласан. Нэг өдөр болгон ажилласан байсан биш. За наа чин бол ингээ хувь хүний үүднээс хувь хүний нийгмийн хариуцлага гэдэг шиг ингээ та ингээ яасан ба штэ те. Энийг энэ дээр нэг тийм за нэг тийм ярихад нэрээ тийм шүү. Ажилдаа яаж байгаа телевизийн камертай ирээдсэн. Нөгөө пост оруулсан чинь. Чи дуудлагаа. Завгүй байгаа шүү дээ чи дуудлага аваа, дуудлаганд яваа, завгүй байгаа чи ярьцлага авах гэдэг ингээд ингээд. Тэр жоохон тэнэг байсан нэг. Тэрний маргааш нь дүүргээс нь За хэлээ. би батламжлал өргөмжлөж гардуулах гээд ирж байгаа. Ямар залтаа юм бэ? Тэр өрхийн имлэг дээр хүн байхгүй би ажиллах гээд очиж байгаа шүү дээ. Тэгэд энд хүн шагнаа явж байгаа зав биш үү? 4 5 камера барьцсан. Тэгээ яг үнийг тухайн үед нь уурлаад явсан дүүргийн өдөр дуудаа. Юу яриад байгаа юм? Би жоохон муухай үгэрч хэлсэн баг. Яваа өдөр юм. Юу ч авчихдээ тийм авахгүй шүү дээ. Тэр чи авах ёсгүй юм чинь. Одоо тэрийг одоо юу гэдэг чи авах ёстой надаас илүү тэр дүүрэг өчнөө олон жил ажилласан хүмүүс зөндөөл байгаа байлгүй дээ. Би очиод нэг хэдэн цаг байсан гэлөө тэгж болохгүй шүү дээ. Зүгээр энийг ийм сошиал медиад гоё харагдах гэсэн юм хандлага яваад байгаа байхгүй юу? Тийм. Тийм мэдхгүй сайн ойлгохгүй юм. Энэ нь гэхдээ нэг иймэрхүү юмнаас нэг жоохон хол байл гэж боддог тий. Одоо манай хипхоп салбарт ч гэсэн тэгэл гоё цол тэмдэгтэй рэпер зөндөөл байгаа шүү дээ. Тий. Мэдхгүй. Юу тудлаа гэж. Юунд хэрэгтэй гэж. Юун дээр сая сайн дурын ажлын хувь хүн талаасаа байсан. Тэнгүүт одоо ингээд нэг удаа нэг 3-7 хоног тэр өрхийн эмнэлэгтэн туслах нь хангалттай биш юм байна тий. Ялангуяа танай гэр бүлийн нийгмийн салбарын бас мундаг мэргэжилтэн би бас ичнэ мэднэ. Тэгэхээр ингээд одоо юу гэдэг суурьаар нэг юм системээр нь тэр шалтгааны нь бол засыг масыг гингүүд эн чинь өөрөө ингээд өссөн өсөөгөө яг өөрсгч бодолтой юм зохион байгуулалтанд ороод нөөц цагаа зарцуулаад бүтцэд ороод тий NGO буюу төрийн бус байгууллага байгуулдаг ч юм уу ингээд бас нэг нийгмийн асуудлыг шийдээгээл явж байгаа зөндөө олон мундаг залуучууд байгууллагууд бий л дээ. Тиймэрхүү байдлаар ер нь аль нэг нийгмийн салбарыг онцолж аваад төрийн бус байгууллага байгуулад байгуулалцаад эсвэл өргөдөж очиод ажиллаж байгаа юм байгаа болов. Яг ийм өөрөчийн хувьд ингээ яг энэ салбарууд дээр би ингээ тодорхой хэмжээнд өөрийнхөө цаг завыг ирээдүйд эх 5-10 жил зарцуулна гэд одоо төлөвлөсөн. Гүй нэг тийм айхтар юм Сүртэй бол байхгүй тийм бол байхгүй. Тэр сэтгэлийн дуудлага штэ. Тиймэрхүү ажил чинь. Тухайн үед нь тэгэл. Тий. Тэгэл. Одоо жишээлбэл янз бүрийн яг урд миний хийжсэн зөндөл кампайнууд байгаа л да. Тэгэл. Жишээлбэл одоо 108 гэдэг хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуудлага. Mobicom оцлоо тий. Mobicom хүүхдийн үгүй моб хүчирхийллийн сайн мэдгүй 108 гэдэг дугаар. Тухайн үед бол brainstorm-ийн надад одоо бидэнд манай байгууллага санал тавьжсэн нэг юм дуу юмэр байна гэдэг. Тэгээд бидэд хийгээд жишээлбэл тэгээд тэрийг дуусгаж ирсэн тийм нэг жишээл. Одоо тэр чинь сэтгэлийн дуудлага байхгүй юу? Ерөөсөө тэндээс чинь мөнгө төгрөг аваагүй, тэр тухайн байгууллагатай нуулзаагүй зөв хувийн байгууллага тэр брейнстормынхноос бид нар мэдээллийг аваад за иймэрхүү байх юм байна гэж дамжуулж аваад ингээл хийж ийсэн. Яг л сэтгэлийн дуудлага л та. Тэрэн шиг цаашид ч гэсэн тийм л байх болов. Тэрнээс одоо тиймэрхүү юм яг одоо за би одоо ийм юмыг ингэж төлөвлөөд ингэж яах гэсэн яг одоогор тийм алга. Нөгөө тэгвэр нөгөө цомог тоглолт одоо хийх гэдэг байгаас тэрэн дээрээ бас айгүй олон цагаар ачаалтаа ажиллаад байгаа. Зав жоохон таарах байна. Ер нь бол иймэрхүү хүсэл бол тосролтгүй ирэх өөрлөө чинь энийг дэмжиж өгөө тэгээж өгөө шинэ тийм пост хийгээд өгөөч гэдэг юм уу? Гайгүй юу? Харьцангуй. Тасрахгүй. Тэгээ яаж нөгөө хүмүүстэй одоо үгүй гэдгээ одоо хэлж одоо юу гэх юм. Үнэхээр бас нэг чухал ажлууд байж болно шүү дээ. Тэгсэн мэтлээ чи амжихгүй.
Тэгэхээр яаж тэр хүмүүстээ нэг эвтэйхэн үгүй гэж хэлж зохицуулаа яваад байна. Одоо яг энэ талаас нь нөгөө талаас нь харахаар бас нэг юм сошиал дээр байн одоо харагдаж байгаа одоо юм хандвийн юмнууд байна. Тийм санал айгүй хэрэг. Тийм. Харин би яг тэрийг асуух гэсэн. Ингээд өгөөч гээд. Тийм. Тэг хэцүү шттэ. Ви ч бас нөгөө өөрөө хандвийн юм хийж үтсэн Монголын ард түмнээс мөнгө гуйгаад одоо энэ чинь ер нь бол гуйлах шттэ. Яг үнэндээ бол фэйсбүүкээр л гуйлах гуйж байгаа байхгүй яг үнэндээ. Би ч өөрөө тэгээд бас үтцсэн шттэ. Дүү маань өвдөөд. Тэгээ би яг тэрэн дээр боддیں۔ Надад бол монголчуудаас одоо гуйх ганц боломж миний амьдралд байсан болов гэж боддог. Тэгээд тэрийг ашигласан л та. Тэгээ нэг олон удаа хүнээс мөнгө гуйх хэцүү шүү дээ. Тэгээ яг тэгээд бас нөгөө талаасаа яг тийм өвчин зовлонтой байхын бас зовлон мэддэг болохоор аль болох бас түгээгээ туслаад өгөх юмсан ч гэж бас нөгөө талаас бас боддгийг. Тэгтээ ирсэн бүх одоо юу гэдэг ингээ энэ хандви юм ингээд өгөөч гэх юмыг одоо бүгдийг бас тэгээд байж чадахгүй шүү дээ. Тэнчэнээс яагаад гэвэл би баталгаа шаарддаг. Зүгээр нэг постэр явуулаад энийг тавиад өгч гэнэ. Хоб гээд одоо тэгж тавьдаг инфлюенсерүүдс байхгүй л үү дээ. Яаж ч утсан те. Тэгээ нөгөө тийм үү за тэгвэл нөгөө эмчийн бичиг те тэр баталгаанууд яагаад тэгэхээр хид хэдэн удаагийн би бас хандвийн тоглолтод хид хэдэн удаач хахтай зөндөө оролцож ийсэн ч гэж оролцдог л одоо оролцоол явдаг. Хандвийн тоглолт гээд очихоор тайзны хард ингэ идэж байгаа сууж байдаг байхгүй. Нилээн бас үнтэй хоол идэж байгаа. Арх хүн шүү дээ. Тийм байж болохгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Тин чинь мөнгө босгох гээд байгаа шүү дээ тэр хүнд. Тэгээ гараа явахад дутуутай мөнгө өгч. Ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд яг би тэр мөнгөний авдаггүй шууд өө энийг наад хүний хандивт нөхчөө гэд. Бензиний мөнгө гээл яг тэгдэг л дээ. Гэхдээ тэр хандвийн тоглолт дээр хандвийг хийж байгаа хүн ч гэсэн бас тэр бензиний мөнгийг шултгаа бас харахгүй байх хэрэгтэй. Биш үү. Хандвил бол тийм. Уг нь бол тийм. Сэтгэлийн дуудлага үстэй тийм. Тэгээ ойлгомжгүй юмнууд байдаг. Тэгээд яг энэ тал дээр бол яг тийм өвчин зовлон тиймэрхүү юмыг бол ойлгоно. Гэхдээ үнэн бодит байх хэрэгтэй. Босод хүний нэр төрийг ашиглаж те бас юу яаж болохгүй те. Ер нь ямар ч юмыг түгээхдээ яг үнэн бодит байдлыг шалгах хэрэгтэй шүү дээ. Хүлээж авах даач тэр хүн. Энэ нэр үнэн юм уу гэдгийг бас нэг шалгах хэрэгтэй. Манайд бас нэг тэр чадвар, тэр олон нийт дунд тэр чадвар, тэр дархлаа жоохон дутмаг байгаад. Могоны зургийг л ташраараа шеэрлээ. Баг багаар сурж гин одоо бид нар баг багаар сайж ядчил могон зураг шеэрлж байгаа хүнээ шоолдог болж эхэлж штэ. Энд чинь амжилтахгүй бас. Нөгөө талаасаа ингээ болж гин те. Тэгээ сая л ихэд бас нэг шүдний хорхоог аяг тавьж байгаа давдаг мавдаг те. Тэр Монголд баг ангаах ухаан хэрэг байна уу гэмээр хүмүүс байна штэ те. Гэхдээ тэр хүмүүс нь цөөхөн байхгүй гол нь. Цөөхнийгөө бид нар амар дүвийл гэж яриад байна. Тэрийг тэнд нь үлдээчих хэвээр юм. Тэгээд ингэчих юм дээр амар бид нараас тэрийг дүвийл гэж яриад байна. Бид нар энэ шигээ болж байгаа сайн юмаа дүвийл гэж ярихгүй байна. Болж байгаа сайн юм хийж байгаа залуучуудаа бид нар урамшуулахгүй байна. Нөгөөдөл нь өөрөө өөрсдийнхөө амьдралаас авч байгаа кайфаараа өөрсдөө урамшуулаад өстой жигмөр зүрхээр явж байна гэсэн. Тэр бусдын сайн сайхныгаа урамшуулахгүй байгаа шалтгаан нь юу гэж харж байна та? Одоо би төрөний юмыг хэлэх гээд ямар юм уу атаачтай юм уу эсвэл бол нөгөө тэр сайн сайхан гэдгийг сайн сайхан гэж мэдэхгүй байгаа даа юу эсвэл тэрийг ярихыг хүсэхгүй байгаа даа. Тэр сайн сайхан зүйл сонирхолгүй байгаа даа. Муухай юм сонирхолтой байна шүү дээ. Өнөөдөр яг энэ нэг нь болох хэвээр хэрэгтэй зүйл ихээс илүү тэр авгаа нөхөр хоёр хоорондоо юу гэж хэрэлдсэн бай. Тэр нь сонирн байна шүү дээ. Тэгэхээр бид нар харин нэг юм босод руу өнгөхөөс илүү өөрсд рүүгээ нэг өнгөж үзэх хэрэгтэй шүү. Үгүй би юу сонирхоод байна. Би юу үзэж чинь, би юу уншиж чинь, би юу харж чинь. Тэрэндээ бас нэг одоо дүгнэлт хийх цаг болсон байна. Гэтэ бас хийгээд эхэлсэн гэж би бодоод байгаа шүү. Хийгээд эхэлсэн залуучууд аюу гой өөрчлөгдөж, аюу гой сэржийн гэж би хараад байгаа шүү. Тий. Сүүлийн үед улам ялангуяа. Нэг сошиалаа сайхан цэвэрлэх хэрэгтэй, тий? Тий. Үгүй мэдгүй. Эсвэл сошиал чинь зүгээр хэрэглээ байхгүй одоо тий. Тэр чинь одоо нэг амьдрал биш шүү дээ. Одоо ингээл хүмүүсийг харахад
нөгөө олон нүртэй гэдэг шиг юм олон дүр ба шүү дээ. Амьдрал дээрх дүр нь тис өөр, сошиал дээрх дүр нь тис өөр Яг тий. үнэ. Сошиал дээр бол тий. Их цагаан тий. Суши пост Тэгээ тэрийг яхад нөгөө хүмүүс чинь нөгөө нэг ялгаж салгах дархлаагүй байгаа байхгүй. Тэгээд гэтээ яванда баг багаар болж ийн бас. Тэр нь бас ер нь бол жигдэрх юмдаа байгаа бах уу. Тэгээ ганц манайд ч ингэдэггүй л байлгүй дээ. Яа гэм бол одоо би бас нөгөө бусад орны сошиал медиаг хэрэглэдэг болохоор сайн мэдэхгүй байгаа даа. Адилхан судалгаануудыг харж байхад Европ, Америкт бас л яг адилхан л байгаа бах тий. Тэгэхээр тийм иймэрхүү гол нь яг нөгөө нэг инфлюенсер ч юм уу те одоо нэг юм олонний танил ийм хүмүүс маань гоё тийм соён гэгэрүүлэх ажиллаа л ер нь аюул сайн нэр. Бизнес болон урлаг хоёроо ингээд аваад би нэг түрүүс чи хоёр уг нь бол хоёр тустай юм. Тэгээд жингийн хоёр тугаа дээр байгаа юм байна. Жохоо ингээд жингийн тааруулчихвал зүгээр л. За нэвтрүүлгийн маань цаг дуусахад өгч байгаа маань тэгээд сүүлийнхаа нэг асуултыг асууя. Тэгээд энэ би баг зочин болгоноос асуудаг бас миний дуртай асуултуудын нэг. За англиар бол нэг юм national identity гэдэг нэг үг байгаа юм. Холбоо үг тий. Одоо янз бүрээр л орчуулад үндэсний ижилсэл, ондоошил, амин чанарч гэдэг юм уу тий. Тэгээ өөрөө чинь бас мэдээллүүдийн шүүдэд уншиж байхад бас нэлээд тийм их оронсог тий. Одоо үндэсрэг үндэсний гэдэг юм уу тий. Тэрийг айгүй тунхаглаж ингэж бас ингэж яадаг юм залуу хүн байлээ. Тэгэхээр яг ингээд тэгтээ миний хувьд одоо нөгөө эх орон түүх түүхээрээ бахарх нь ихээр түрүүний жингийн тухай гэдэг шиг хитрхи өнгөрсөн үе дээр хамаг юм тавьчаад байгаа юм болоо гэж хардаг байхгүй. Зөв миний л хувийн бодол чи буруу байж болно те. Мэдгүй 99% нөгөө Чингис хаамаа да. Тэнгүүт яг орчин цагийн монгол хүний эрхэмлэх зүйлүүд ерөөс ирээдүгөө ярьж байгаа хүн айгаа ховор байна. Одоо чи тэр яриад байгаа энэ ардчлал, үг хэлэх эрх чөлөө энийгээ дээдэлж хамгаалж байгаа те. Хүмүүс айгаа ховор агаад идэг. Тэгээ нэг хоосон л нэг бахархаад идэг чэжээд илдээ яла Чингис гэдэг. Ирээдүй ярьдаг нь жоохон тиймэрхүү байгаад идэг байхгүй нөгөө хувь хүний хувьд. Тэгэхээр өөрийн чинь хувьд яг монгол үндэстний монгол хүний амин чанар гэж юу юм? Одоо гадны хүнийг нэг тэмдэг нэрээр илэрхийлэх чинь бид нар айгүй амархан илэрхийлээд байдаг шүү дээ. Япон гэвэл хариуцлагатай, Герман гэвэл цаг барьдаг гэдэг шиг монгол хүнийг илэрхийлэх тэмдэг нэр өөрөө чинь юу вэ? Тэгээд заавал эрэг мэрх байгаа албагүй шүү. Зүгээр л өөрөө чинь Монгол хүний би стандарт гэж бодож үзэж байгаа юм шиг нэрээ тэгдэг те. За орсууд нэг иймэрхүүтэй, за солонгосууд нэг иймэрхүүтэй гэж бид нар ярьдаг. Хятадууд нэг иймэрхүүтэй гэж ярьдаг. Гэж бид нар ярьдаг. Монголчуудаа ерөөсөө монголчууд нэг иймэрхүүтэй гэж бас нэг ер нь бодож байгаа хүн биш үү те. Ерөөсөө. Тий. Тэрэн дээр ямар одоо үг төрүүлж орж ирж байна. Гадныхны нүдээр харах уу эсвэл өөрийнхөө нүдээр. Өөрөө яг хувийн хувьд. Big G-ийн хувьд. Монгол хүн үү? 50 юм болов. 50 уужуу юм болов. Ээх тийм. Яг уу. Яг уужуугийн жоох авчи да. 50 юм байна ер нь. Жохон 50. Хинэггүй талдаа ёо. За бас орно. Бас орно шүү. 50 гэж бас нэг тэдэн хувьд нь хинэггүйг нь хийчихье. Хинэггүй бас ээж болно те. Ер нь тийм гэхдээ бас ч яг хинэггүй биш ээ. Тэг юугмэр юм те. 50 л одоо нэг сүх далайт л. Тэгшгэл 50 хүмүүс юм да. Та тэгэхээр одоо энэ эх оронч үзэл энэ эсвэл хоосон омгшилтэй эсвэл яг бодит бахархал өөрийнхөө одоо энэ эрдэм мэдлэг ур чадвараар уран бүтээл төрөөд ингээд өөрөө таас өөрийнх нь legacy буюу өвөө ингээд бүтээж явж штэ тий. Тэр зүйлүүдийг ингээд нийлүүлээд ер нь Монголыг дэлхийд тодтох амин чанар нь юу байх ёстой гэж боддог вэ? Ялангуяа орчин цагийн залуусын үед одоо хэдүүлэн одоо 80-аад оны үеийнхний хувьд те ялангуяа югаараа бид нар илүү үлгэрлэж бусдынхаа чирч одоо олон улсад гарах ёстой гэж боддог ба. Олон улсад дэлхийд одоо танигдах те. Ямар сүртэй юм асууч юу? Харин тийм. Дэлхийд за тэгвэл дэлхийд байж зүгээр танигдахыг яагаад гид зориг болцсноо л гэд гайхаал хараа. Би нэг дэлхийд танигдах гэж зордггүй л дээ өөрөө. Тийм. Зүгээр уртхаа хийгээл зүгээр гоё тэгэл явж итэл тэгэл аамда болно шүү дээ. Уртхаа сайн чанартай ингэж итэл. Одоо ингээд эннийхээ чанарыг сайжруулъя. Одоо дуу хөгжим хувьд ч юм уу те жишээл эннийхээ чанарыг сайжруулъя. Ядаж нэг юм олон улсын хэмжээнд дууралт нь гологдохгүй хэмжээнд дуургадаг болж байгаа юм. Гэдэг чинь зүгээр уртхаа хийж байгаа юм бас чанартай тултал нь хийдэг болчоо. Тий, яг үнэ. Тэгэл аамда. Тий, аамда болвол болно шүү дээ. Нэг амар
шууд дэлхийн мэлхий гэл. Олон улсын мос руу гарах гэхдээ төлөвлөгөө мөрөөдөл байдаг байлгүй дээ. Уран бүтээлээрээ дамжаад. Гэхдээ яг Япон артисттай хамтраад хийсэн дуу, Япон цэцэгдсэн дуу байгаа амжилттай. Солонгос артистуудтай хамтраад бас солонгос цэцэгдсэн дуунууд бас байгаа амжилттай явж байгаа бас. Тий. Юу тэр нэг хэдэн жилийн өмнө бас Азаасаа бас нэг Spotify дээр нэг шалгарсан байлээ шүү дээ, тий. Тэрөгдөж оролцсон байсан, тий. Тэр нэг бусдыг дараахан байна гэд шүмжлээд байгаа мөртлөө өөрөө тэгээ зарим юм дээр дараахан байгаад идэм шүү. Иймэрхүү юм дээр. Тий. Энэ нөгөө угаасаа бид хэдний жоохон иймэрхүү юм байлээ. Энэ нөгөө попрох хэвээр юм байлээ ер нь бол. Харин тий яг ялангуяа чадж байгаа юм дээр. Тий. Айгүйх тийм попорч явах хэвээр юм байлээ уг нь. Тэр нь ийм нөгөө урлаг бизнес гэдэг талын бизнес талд нэг ашигтай байдаг юм байна лээ тэгээд. Тий. Тэгээ хүмүүс гэхдээ яалгадгүй юм дөө. Хүмүүс хин попорж байгааг мэддэггүй шүү дээ. Попрог байхад попорж юм гэж. Попорж байгаа гаруудыгаа өстой ингэцэн л байж идэгэн шүү дээ. Тий. Ер нь тий. Гэхдээ бид нар бас өөрчлөгдөж байгаа бахаа найдаж байгаа шүү. Одоо энэ нөгөө бизнес урлаг хоёрыг ингэж зөв хослуулж харилцан ашигтай хамтарч ажиллах ёстой гэж та хэлжсэн. Тэгэхээр одоо таны ард яг тийм продюсингийн яг мэргэжлийн баг компани ажиллаж байгаа гэсэн үг тий? Яг энийг ингээд аваа явж байгаа юу? Эсвэл яг өөрөө л яваад байна уу? Гүг яг миний ард мэргэжлийн баг компани ажиллаж байгаа. Real гэдэг. Тэгэл ашиг орлого бүх юмыг тооцоол тий? Бодлого энэ төрөө гаргаал одоо хин шиг. Баа нэг тийм амар сүртэй биш ээ. Бид нар чинь бас л нэг тийм ер нь бол ингээд ийм сэтгэлийн дуудлага залуучууд л байгаа. Тэгэл ингээд одоо чи манай продюсер луу байна. Ангаах юм багш шүү дээ. Өө тийм үү. Тэг чинь яг одоо ингээд хөгжмөр нь явж байгаа гэвэл яг манай дээр за манай чин хаслаа би байна. Манай DJ Crazy Talk нэг DJ. Бас Crazy Talk чинь давхар чи камерамен зураглаач бас ингэ. Ер нь бүгд давхар скиллүүдтэй. Тэгэл бүгдээрээ ингээл сэтгэлийн дуудлагаар нэгтсэн. Тэгэл наануу цаанаа гээл. Тий харин тэгээд сэтгэлийн дуудлага нь тэгэл нэг цэг дээр хүрээл ер нь дуусна юм шиг байлээ л дээ. Тэгээд цаашаага яг профешионализм буюу одоо мэрэгжлийн юу авч явах хэвээр. Нилээд жилийн Дашка ахта би ярьчихсан хүн амтлын продюсер. Тэгээд нөхөр яг хэлчихсэн. Би ер нь өмнө яг урлагт ажилтдаг ажил хийнэ гэж юусаа гурилддаг байсан юм байна. Юу ч хийдэг байсан юм байна. Америкийн продюсинг гамад ажиллаас алуулж гин гэд яг үгээ хэлчихсэн. Одоо л би яг чинкнээсээ ажиллаж эхэлж гин гэж Дашка ах хэлчихсэн байхгүй юу? Энэ дээр одоо нэг би таны түрүүний нөгөө TikTok-ийн Америк одоо хоёр хүний жишээн дээр ч тэр одоо энэ жишээн дээр ч тэр аваад үзэхэд зах зээл гэж байгаа шүү дээ. Америкийн зах зээл. Хэдэн сая хүнтэй болсон юм. Тэгээ дотоодын нийт бүтээгдэхүүн ямар юм. Манай хэдэн сая хүнтэй болсон юм. Тэгээ харин би чамд тэгээд энэ зах зээлийн онцлог гарахгүй мó гэдэг байхгүй юу? Тийм тэгээд бид хэд яг юм хийж лээ. Гэтэ гадагшаа гарлаа гэхдээ бас энэ нөгөө нэг жингийн юм алдахгүйгээр гармаар байгаа байхгүй юу? А нөгөө талаасаа бас нэг мөрөд хэл сурах хэрэгтэй. Хэл маш сайн сурах хэрэгтэй залуучууд. Хэл маш сайн сурах хэрэгтэй. А тэгтээ нөгөө миний нэг зүгээр миний хувийн юм шүү зүгээр жижигхэн мөрөөдөл ингээд энэ Монгол хипхоп, Монгол рэп хөгжим гадаад улсад танигдахдаа Монгол хэлээрээ танигдаасаа гэж боддог. Наа чи бас манай хэл амар гоё л ихгүй манай Монгол хэл чинь аюу гоё л ихгүй. Одоо хүртэл будны ном төв дээр уншигддаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан яг юм identity-га хадгалаад. Тий. Одоо энэ та түрүүн бас асуусан шүү дээ тэр одоо үндэсний identity, national identity гэдэг. За бид нар өнгөрсөн үедээ хэтэрхий их ингээд байгаад байна. Тэр гээд. Гэхдээ бид нар өнгөрснийг бас орхиж болохгүй. Түүхийг орхиж болохгүй шүү дээ. Энэ чинь нөгөө цөмөрөө санагчин болоод ойдоо төрнө шүү дээ. А тэгтээ бас энд амьдарч болохгүй байхгүй. Цаашаа явах хэрэгтэй. Өнгөрснөөрөө бахархаад ирээдүр рүү тэмүүлэх хэрэгтэй. Шинийг сурах хэрэгтэй. Шинийг. Мэдээж ирэхдээ одоо нөгөө засал нөгөө жингийн тухайгаар л ярь тий. Хитрүүлж болохгүй. Баланслаад байх. За ойлголоо. Тэгээд хамгийн яг сүүлийн асуулт гэхдээ барыг хариулсан. Гэхдээ би яг эцэст нь дахиж тодтогч асуумаар байна. Хоёулангийн өнөөдрийн ярианы гол агуулга үнэн тий. Тэгээд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө дээр ингэж тогтож ярилцахыг хичээлээ. Сүүлийн асуултанд базаад ингээ асуухад яг өнөөдрийн байдлаар Монголдоо яг энэ үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо эрх чөлөөнд учирч буй хамгийн том аюул, хамгийн том эрсдэл юу вэ?
яаж энэ аюул эрсдэлтэй тулахгүйгээр тойрч гарах вэ? Эсвэл энийг алга болгох вэ? Хувь хүн талаасаа уран бүтээл сэтгүүлч би одоо мэрэгжлийн сэтгүүлч биш шүү дээ. Би ч санхүүгийн ингээд хийж байгаа ажиллаараа дамжуул шийдвүлээ яаж одоо нийгмээ соён гэрүүлэх гэх юм уу, муу мухатай тэмцэж гэх юм уу, хүнийг хүчлэхгүйгээр, хүний эрхийг хөндөхгүйгээр таны бодож явдаг юм залууст одоо энэ телевизийг үзэж байгаа хүмүүст урайлж хэлэх зүйл урайлгаар нэвтрүүлгээ төгсөмөр байна. Нэгт аюул юу байна? Хоёр тэр аюулыг яаж багасгах вэ? Тэр зөрүүг яаж багасгах вэ? Аюул уу? Тэр аюул бидэнд байна да. Өөрсд маань байна тий. Тэр аюул гэдэг чинь шунал гэдэг нэг аюул шүү дээ. Шуналтаал тэгэл. Тий. Эго гэж юм байдаг шүү дээ. Эготой байх хэрэгтэй байхгүй. Гэхдээ эго гэдэг нь би мундаглаг, би гэж та надтай одоо гоё харьц марц гэдэг тийм эго биш. Тэ? Одоо юу гэдэг би сэтгүүлч байлаа гэж одоо за чи энийг ингээд бичиж ачтай. Энийг ингэчих чтэй гэхэд үгүй би сэтгүүлч хүн гэдэг эго байх хэрэгтэй. Үгүй би ийм худлаа юм чадахгүй би сэтгүүлч хүн. Юу гэж бодоод байгаа намайг гэдэг тийм эго байх хэрэгтэй. Бидний эгонуудыг бидний шунал дараад байна уу? Гэж анзаарагдаад байгаа шүү дээ. Юмтаа болох тусмаа улам те тэгээд байна уу? Гэж харагдаад байгаа шүү дээ. Уг нь хүн ч нэг юмтаа болох тусмаа дарусдаг шүү дээ тий. Энэ би бол хамгийн том аюулыг нэгдүгüүрт энэ шунал гэж харж байна. Хоёрдугаарт бид эгогоо зөв тодорхойлж чадахгүй. Энийг яаж засах вэ гэвэл бид нэр эготой байх хэрэгтэй. Тэгтээ тэр эго нь яг түрүүний хэлдэг шиг би бусдаасаа мундаг тасарсан гэдэг тийм эго биш. Би ийм хүн, би ийм үзэл зарчимтай хүн, эннээс би ухарч нацахгүй гэдэг эго байх юм байна. Окей. За маш их баярлалаа. Нэвтрүүлгийн урилга хүлээж авч бас амралтын өдөр үнэтэй цагаа зарцуулан нийгэмд манай үзэгчдэд бас үзэл бодлоо илэрхийлсэнд. Цаашдынх нь уран бүтээл ажил амьдралд нь хамгийн сайн махныг хүсээрээ. За баярлалаа. За баярлалаа. Ингэж барих хэрэгтэй байсан уу юу одоо? Ингэж бүүгэл хийдэж шүү дээ. Бид анх чи ингэдэг юм. Ингэж өрөө. Ингээд тэгээ буцаагаад ингэдэг байхгүй. Үндсэн юм тэр юм уу те? Тэгээ бүр дотн хүмүүсдэг бол гараа хатаад тэрвэрлэлттэй. Бүр яг хомбой. Энэ бол зүгээр нэг юу юм биш. Энд чинь бас нэг юм гудамжны нэг бид нар чинь бас одоо нэг таны ажиллаж байгаа салбар шиг бидний салбар чинь бас нэг юм стрит калчертэй гудамжны тийм урлаг айгүй ихтэй. Бид нар чинь мэдлж ярихаасаа өсвөлөл бүх юмнаас ваа гэд нар гэлтэй. Бүх юм нь бас нэг өөр онцлогтой.